Сегодня на этом видео мы с вами повторим части речи русского языка. За орос хэлний үгсийн аймагуудын талаар багш нь тайлбарлах нэ. За первое. В русском языке существует несколько частей речи. За орос хэлний хэлхийдэн үгсийн аймаг байдаг, каждая из которых выполняет определенную функцию в предложении. Основные части речи в русском языке. За бид нар болохоор өнөөдрийн хичээлээр гол үгсийн аймагын талаар ярилцсан. За эхний үгсийн аймаг нь болохоор существительное буюу манай монголоор нэр үг байгаа. За существительное обозначает предметы, явления, понятия и идеи. Оно может быть конкретным, например, дом, книга, или абстрактным, например, счастье и любовь. За хин юу гэдэг асуултан дээр хариулагддаг эд зүйлтэй амтай амьгүй зүйлүүдийг илэрхийлдэг. За тэгээд энэ маань өөрөө конкретний буюу тодорхой зүйлийг зааж болж байна. За жишээлбэл байшин, ном, за эсвэл одоо нөгөө хийсвэртэй аз жаргал, хайр гэх мэт. Хин юу гэдэг асуултан дээр хариулагдана гэж байгаа. За та маань бичлэгийнхаа доор энэ асуултыг хийгээд багшлуугаа илгээн. За кто буюу хин гэдэг асуултан дээр хариулагддаг үгийг дээрээс түгээд ингээд бичнэ. За что буюу юу гэдэг асуултанд хариулагдж байгаа үгийг ингээд цуглаад бичих юм аа. За следующее прилагательное буюу манай монголоор тэмдэг нэр байгаа. Прилагательное описывает существительное. За прилагательное тэмдэг нэр маань нэр үгийг илүү тодорхойлж өгдөг тийм. За добавляя к ним признаки, түүний шин чанар, характеристикуудыг одоо нэрлэж өгдөг. Например, в фразе красная машина, улаан машин гэж юм тийм. За что машина? Машина какая? Красная. За ямар гэдэг асуултан дээр хариулагддаг. За существительное болохоор өөрөө гэсэн яг юм тогтсон хүүстэй байдаг. Нөгөө эр хүүс, им хүүс, эрс хүүс гэдэг. За тэгвэл харин тэмдэг нэр маань ямар роди жинхэнэ нэртэй бичигдэж байгаасаа шалтгаалаад өөрөө хувираа явцдаг. За жишээд хорошая девочка, сайн охин. За энэ дээр женский родлоо хувирсан байна. За хороший мальчик, сайн хүүгүүн тий. За энэ дээр мужской родлоо хувирсан байна. Хорошее кино, одоо сайн кино гэсэн үг тий. За тэгвэл энэ средний род учраас хорошее болсон байна. Хорошие уроки, сайн хичээлүүд гэж байгаа. Олон тооны үгтэй бичигдвэл олон тоогоор бичигднэ гэсэн үг. За энэ асуултыг яаж хийх вэ гэхээр напиши противоположное по значению прилагательное. За эсрэг утгатай тэмдэг нэрүүдийг бичнэ гэсэн үг. За следующее глагол. Глагол обозначает действие или состояние. За үүрэг маань угаасаа үйл хөдлөлийг илэрхийлдэг тийм. За она показывает, что делает или что происходит с субъектом. За юу болсон, юу тохиолдсныг хэлж өгдөг гинэ. За жишээлбэл идти, есть, читать. За пиши в словосочетание подходящее по смыслу глагола гэж. За ингээд нөгөө нэг хэдүүлээ холбоо үг болгоно. За энэ дээр та хэд маань утгын хувьд тохирох үйл өгүүдийг бичээд видеоныхаа доор багшлуугаа илгээгээрэй. За всем спасибо за внимание.